Өнөөдөр монголчуудын өнгөрсөн үеийн түүхийг булаацалдах, өөрийн өмшүүлэх, өөрийн болгох, Монгол биш гэж харагдуулах ийм оролдлогууд бол маш эрчимтэй хийгдэж байгаа. Ялангуяа цахим технологи хөгжснөөр шинжлэх ухааны судалгааны зэрэгцээгээр хүмүүс өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тийм цахим талбар нээлттэй болсноор маш олон албан бус мэдээллүүд, баталгаатай бус мэдээллүүд бол төгж байгааг та нар мэднэ. Тэгэхээр тэдэн дунд ялангуяа бид нар монголчууд их хэмзэглээд байгаа юу гэдгийг нүүдэлчин гаралтай, зарим талаар угсаа гарлаж одоо нарийн ярих юм бол нэг шахуу тэр ард түмнүүдийн төлөөлөл өнөөдөр Монгол гэж байхгүй, монголчууд гэж ерөөсөө байгаагүй, Монголын гэсэн юм бол одоо манай юм ч гэдэг юм уу, ийм байдлаар бас ингэж булаацалдаг, тэрэнд нь манайхан бас эмзэгэлдэг. Ингээд нэг цахим орчинд нэг явган шуурга ерөөсөө дэгдээд олон жил боллоо. Тэгэхээр энд нэг эмзэглэх юм байхгүй. Энэнд хүн өөрөө язгуур мэдлэгэн зөв байх юм бол ерөөсөө автахгүй ийм л юм байгаа мэл та. Жишээлх юм бол гал голомт гэдэг ойлголт байна. Бүх нүүдэлчэнд байгаа шүү дээ. Ер нь хүн төрлөختөн гэдэг бол өөрөө түрүүн хэллээ. Гал гэдэг ямыг эзэмшснээр хүн төрлөختний соёл иргэжлийн эхлэл тавигдсан. Өнөөдрийн энэ бүх ололт амжилт бол галыг эзэмшснээр л одоо бий болсон гэж